Та бүхэндээ дахин уулзах таатай байна. За бид бүхэн одоо 1988 оны Сеулийн Олимп болсон стадиумд л явж байна. Үндсэн стадиум болон тэр нээлт хаалтаа хийж исэн стадиумд очих болно. Сайн мэсэн хүмүүсээ. За бид ингээд спорт комплекс гэсэн бодол ирлээ. За тэгэхээр энэ бодол 1988 оны үед бол энэ стадиумд ирж Олимпийг үзэх гэсэн хүмүүс бол яг энэ буудал дээр ирж явж исэн гэхээр энэ буудал их сонирхолтой санагдаж байна. Энэ буудал тэг дөрөн маш олон хүн Олимпийн баяр уухай болсон инээд хөөр болж явж исэн гэхээр маш сонирхолтой гоё байна. Тэгээд одоо бол энд бол маш цөөхөн хүмүүс байдаг. Одоо энэ хавьд амьдардаг хүмүүс л энэ метрог ашигладаг. Тухайн үед бол олон хүн зорчно гэж маш томоор байгуулсан. Гэвч одоо бол маш хүмүүсийн тоо цөөрсөр байгаа. За тэгээд энэ Олимпийн энэ стадиумны ойрхон байдаг энэ метроны буудлын энэ амрах сандал нь хүртэл ийм Олимптэй холбоотой. Одоо энэ бол бейсболын цохиурн дээр суух юм байна. 3 хүн. За тэгээд Олимпийн буудлын хануудад бол Олимпийн төрлүүдийн ийм зураг морог байна. Одоо бүгдээрээ 6 дахь гарцаар гарна. Метроны буудлаас гарангууд та бүхнийг Олимпийн янз янз стадиумнууд хүлээж авахыг та бүхэнд хэлж байна. Энэ бол бейсболын стадиум. За ингээд гарцсан байна. За бид өнгөрсөн дугаараар Олимпийн музей үзүүлсэн. Тэгвэл одоо бүгдээрээ яг 88 оны Олимп болсон стадиум дээр ирж байна. За одоо бүгдээрээ эхлээд бейсболын стадиумны хажуу талаар яваад үндсэн стадиумд очих болно. Одоо бол зарим өдрүүдэд бол энэ стадиумнуудад бол үйл ажиллагаа явагддаг. Тухайн спортын тоглолтууд болдог. Харин үндсэн стадионд бол тийм ч их үйл арга хэмжээ гардаг. Ер нь одоо ингээд үзүүр маягаар байж идэг. Манай наадмын стадиумны гадна талд байдгаас ч олон хүн энд 88 онд шуугалдаж байсан байна шүү дээ. За та бүхэн миний ард байгаа стадиумыг харж байна. Энэ бол бейсболын стадиум. Зөвхөн бейсбол тоглодог. Харин энэ талд байгаа 5 цагиргийн хөшөөтэй энэ стадиум бол үндсэн стадиум. За энэ стадиумд бол нээлттэй хийсэн, хаалтаа хийсэн. Та бүхэн YouTube-ээс орж тухайн үеийн бичлэгийг үзэж олно. За тэгээд одоо энд бол Seoul Eland гэдэг хөл бөмбөгийн шигшээ багийн стадиум болсон байна. За бид бүхэн яг стадиумны үүдэнд ирлээ. Бэлэг тэмдэг болсон мамбрушны зураг байна. Гэтэ энийг бол дроноор хөөргөж авбал бүр илүү гоё харагдана гэж би бодож байна. Хөл бөмбөгийн стадиум болсон байна. Тэгээд эндээс тасалбараа авдаг. За одоо бүгдээрээ стадиумын тойроод байгаа сонирхолтой үзүүрүүдийг үзье. За жишээлбэл энд бол яг 88 оны Олимпиад яг байранд орж исэн хүмүүсийн тамирчдын нэрсийг бичсэн байна. Тэгээд энд бас нөхөн засвар хийж байгаа, цэвэрлэгээ хийж байна. За энд ингээд төрлөөрөө янз янзын юмд шалгарсан хүмүүс байна. Бокс, дугуйнах, морь,
соёл, зуур сэлмих. Солонгосынхаа улсуудын хүмүүсийг бол солонгос хэлээр эцсэн байна. Гадаад хүмүүсийг гадаад хэлээр эцсэн байна. За энд бас ингээд зургууд нь байж байна. За энэ тойлонд бол яг Ялтын уухаш дуурсан тухайн үеийг харуулсан байна. Тухайн үеийн алдартай солонгосын тамирчид за харин тэр талд бол усан цэлтэй стадиум харагдаж байна. За одоо үндсэн стадиумаа тойръя. За энэ цэргийн засварлтын ажил явагдаж байна. Зам нь нэлээд хуучир суучаас тэднийг засаж байна. Харин одоо стадиумаа энэ баруун талаар нь нар зөв буруу тойрч эргүүл энэ марафоны зам байгаа. Яг энд марафоноо гүйжсэн зам байна. За энд дөрвөн хэлээр бичсэн байна. Олимпийн стадиум гэдгийг эхлээд солонгосоор, дараа нь хятадаар, дараа нь англиар, тэгээд Олимпийг зохион байгуулснаар анх зохиосноор грек хэлээр бичсэн. 29-р орц. За та бахан харж байна. Бичгийн яг голд байгаа шатлсан хэлбэрийн байрлал бол Coex, бидний өмнөх дугаар дээр гарсан Coex байрлал байна. За хажуу тал нь Assam Tower гэж дээр бичгтэй хөрөн байшингийн зүүн талд байгаа шилэн байрлал бол Assam зориулсан байрлал. Сөүл хотын айлын энэ удаагийн дугаар инхүү дуслаа. За та бүхэн дараагийн дугаар хүртэл түн баяртай.